За сайн байцгаана сонсогчдоо боловсролын тухай буу хаалын ураатай цонхтой цаг подкастын шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Уламжлал ёсоор манай энэхүү дугаар livestream XR студиагийн нэвтрэлгтээ та бүхэнд хүрч байна. За өнөөдрийн маань зочин бол одоо манай подкаст сонсогчдын хамгийн их бас одоо ингэж нэмж асуулт асуудаг зочдын нэг байгаа. Ариун ишиг багш маань студид ирсэн байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд подкастынхаа ээлж дугаард орж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд өнөөдрөөс их гоё сэдвээр ярилцсан гэдээ тохирсон байгаа тий. За тэгээд миний хувьд бол хөгжлийн эдийн засгч мэрэгчлээ. Ер нь бол эдийн засгаар нэлээд олон жил суралцаад бас тэр мэрэгчлэрээ нэлээд олон жил ажиллаж агаад тэгээд сүүлд багш болоод эдийн засгийн багш болоод тэгээд боловсролын салбар руу бол эргэл буцалтгүй орсон хүн байгаа юм аа. Тэгээд сая Хельсинкигийн их сургуульд хувьсаж буй боловсрол буюу Changing Education хөтөлбөрөөр магистрийн одоо зэрэгээ горилж суралцаад тэгээд ямар ч гэсэн төгсөлтийнхаа дипломын сүүлийн судалгааны ажлаа бичээд дуусгачихсан. Тэгээ одоо тун удахгүй одоо төгсөх гээд одоо байж байна. Ариун ишиг багш маань 100 ирсэн байгаа дээр бид нар өмнө нэг дугаар бас бэлтгэсэн байгаа. Энэ дугаар дээр бол багшийн хөгжлийн тухай ирсэн. Одоо энэ дугаар дээр бол яг Монгол улсад тулгамдаад байгаа нэг асуудал бол өсвөр насны хүүхдүүдийн хөгжил, боловсрол, эрүүл зөв даатгал хэвшлийн тухай ярилцж байгаа. Тэгээд ариун ишиг багш маань Финлянд бас сураа зогсохгүй өсвөр насны хүүхдээ өсгөж байгаа ээж хүн. Тэгэхээр нөгөө миний одоо мэдхийг хүсэж байгаа зүйл яавал өсвөр насны ер нь Финлянд бас өсвөр насны хүүхдүүдээр ямар бодлого баримталж байна? Ямар хөө дэмжлэг үзүүлж байна вэ? Тэгэхээр одоо за яг Финлянд улсын бодлогыг ярихаас өмнө өсвөр насныхаа онцлогийг бас жоохон дурдвал тий. За яг миний яг судалдаг сэдэв маань биш боловч би өөрөө өсвөр насны 15 настай хүүгийн ээж учраас бас нөгөө хүнээ ойлгох гэж тэр одоо тий энэ дотор юу болоод байна, бие махбод ямар өөрчлөлт ороод байна, одоо оюун ухаан тархи сэтгц одоо тий тэр одоо тэнд нь бол ямар одоо сэтгэл зүйн хувьд ямар өөрчлөлтүүд гарч ийн гэдгийг ойлгох гэж бас хичээж уншиж судалдаг, бас хүүтэйгээ их ярилцдаг. Тэгээд бас зүгээр анзаарч байхад өсвөр нас гээд нэг хүүхэд ер нь нэг 11, 12 хүрээл ирэхээр за энэ хүүхэд том болчлаа, ер нь гараас гарчлаа гэж бид нэр яг тооцдог нас аахгүй. Тэгээд нэгдүгээр ангид жишээлбэл хүүхдүүд ороход аав ээж нь бужигнаад багшаа яах вэ гэж багшаагаа тойрч бүтжээл тэгэл эцэг хэн житгэвтэй, багш нь житгэвтэйгээр ингээ хуваалцаад тэгээд 5 дугаар ангид төгсөөд 6 дугаар ангид ороход тэнд ууг нь бол баг ингээ яг 1-р ангитай адилхан шахуул тийм шин өөрчлөлтүүд 1-5 дугаар ангидад чинь нэг багштай ингээл явж жагаад 6 дугаар ангид ороод ирэнгүүт чинь ингээл хичээл болгоны нүүр багш орно, анги танхим хийсэн. Тэгэл тэр чинь ангийн динамик бүх юмнууд өөрчлөгдөж байхад жишээлбэл яг эцэг их багшийн хоорондын харилцаа бол илүү нам гүн байдаг. Тэгтэл тэнд бол бүр дутхгүй тусалцаа хэрэгтэй болно. За тэгээд нөгөө төрөл чинь 1-р анги танхимын хувьд тийм өөрчлөлтүүд боловсролын хувьд сургууль дээрх өөрчлөлтүүдээс гадна сэтгэл санаа, бие махбодын хувьд нөгөөдөл чинь аль хэдийн өөрчлөлтөө бас мэдрээд эхэлчихсэн үе байдаг. Тэгэхээр энэ талд нь энэ үед нь бол бид нар маш сайн анхаарч явах хэрэгтэй юм байна. Хид хідэн талаас бол бид нар бүр онцгой анхаарал хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж явах хэрэгтэй юм байна. Тусалцаа дэмжлэг үзүүлж явах хэрэгтэй юм байна гэдэг л тэр ажилтныг бол хийсэн. За тэгээд бид нар Финланд 2022 онд нөхөд бол манай хүү 13-тай явж байгаа. Яг л одоо тийнейжер те яг өсвөр насны хүү ингээд өчнө олон жил ингээ хамтдаа найзалсан нөхөрлөсөн нэг ангид сурцсан найзуудаасаа ингээ холдоод тис өөр соёл, тис өөр хэл тэгээ заах нь англи хэл нь байж байгаа юм л да. Гэтэ бол бас ингээл Финланд хэлтэй, Финланд соёлтой. За тэгээ олон улсын сургуульд ингээд оронгууд тэдний ангийн тэр 20 дүүгтж одоо 19 өөр орноос ирсэн гэд би бас өмнөх подкаст дээр ярьжсэн байхад авчихсан. Тэгээ ингээд ийм олон өөр соёлын дунд ерөнхийдөө манай хүү жишээлбэл тэнд өөрийн бие махбод сэтгэл санаан дотор явж байгаа өөрчлөлтөөгөө цогтой тэр бас одоо хүндлэнгийн тэр бүх өөрчлөлтүүдтэй тасан цогцох нүүр тулах шаардлага үүссэн. За тэгээд ээжийн хувьд зарим талдаасаа нөгөө бид нар ингээд эцэг их ингээд за миний хүү яаж ийн, тэг асран хамгаалагч нь за миний хүү яаж, хамгийн дотны хүмүүс нь миний хүү яаж ийн, миний охин яаж ийн гэхээр нөгөө хэд чинь бас тэр болгон сэтгэлээ нээдгүү. Тэгэл ёстой гээл ингээд тэг ингээд жинхэнэ одоо буу халаад л одоо миний тархин тийм мэдрэгдээд байна, миний биеийн тийм мэдрэгдээд байна гэж ер нь бол яг бүх юмаа нээж онгойлгодог хүүхдүүд бол цөөхөн. Бас тэр өөрсдийнх нь нөгөө тархинд явж байгаа тэр олон өөр мэдрэмж, сэтгэл хөдлөл, бодлыг
өөртөө ч сайн ойлгохгүй нэг юм үл мэддэх оршихуул яваад байдаг. Тийм өөртөө оноож тэрийг ойлгож тэгээд яг тэрийг надад ийм өөрчлөлт яваад байгаа маань яг надад ийм тусалцаа хэрэгтэй гэдэг чинь бас өөрөө бас хэцүү шүү дээ. Одоо бид нар ийм том болчоод ч бас сайн ойлгохгүй л явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгээд тэр үед нь яасан гэхээр хоббитай болъё ингээд минийхүү одоо ингээд дугууланд явъя одоо шинэ орчинд очсон юм чинь бас нэг юм. Тэгээд дээрэс нь тэмтэж очиод анзаарчихсан зүйл нь хичээлийн төрөл цөөхөн одоо нөгөө 10 эдийн хичээл байхгүй ингээл нэг 10 хүрэхүүгүй юу хитгэн хичээл улиралдаа ингээд солигдоод нэг хичээл эхэлсэн л 4 улирал тэр чинь явдггүй ингээд нэг улирал орчоод завсарлаа дараагийн улирал ороод гэл ингээд заагдсан цагуудаа зохицуулагдаа тэгээд гэрийн даалгаврыг ачаал ерөнхийдөө бас буурчж байгаа. Тэгэхээр нөгөө хөлт чинь чөлөө цаг ихтэй. Тэгэхээр хичээл нь ингээ 2 өнгөрөө заримдаа 3 өнгөрөөгөл ер нь бол 4-өөс хоошоогоо нөгөө хөлт маань ингээд тэгээ нэг дахиад нэг 2-3 цагийн юм итгэвтэй зүв зохистой өнгөрүүлэх тийм цагийн орон зай бий болоод за тэгээ хоёулаа манай чинь би чинь хоёулаа ингээ за хоббитай бол ингээ танаас эхлэхээ мэдхгүй. Тэгээ Google-ээр хайж явж хагаад тэр би яг тэр youth counselor гэдэг зүйлтэй одоо танилцж байгаа юм л да. Тэгээд яг энэ подкастынхаа үеэр яг тэр youth counselor болон youth center тэгээд fun action гэдэг одоо яг энэ 3 юм холбоотой зүйл байгаа даа. Энэ нь болохоор youth counselor буюу өсвөр насныханд зөвлөгөө өгч чиглүүлдэг зөвлөх багш одоо зөвлөх тэгээд youth center буюу өсвөр насны болон одоо тэр чинь яг өсвөр насч гэж хязгаарлагдахгүй бүр 20 эдтэй залуучууд хүртэл очдөг. Тэгээд доошоогоо 10-аас дээш насныхан гэдэг. Тэгэхээр эдгээр нь болохоор youth center-ыг төрөөс нь санхүүжуулдаг. Төвүүд. Тийм одоо манай хорооны одоо залуучууд хүүхдийн хөгжлийн төв гэж нэрлэх юм уу да тий. Тэгээд хорооны гэхээр бас тэр чинь ингээд нэлээд том нутаг дэвсгэртэй ороход тэгээд хажуу талд нь нөгөө нэг одоо арай тийм нөгөө нэг настайчууд ирдэг бас тийм нөгөө төвтэй. Тэгэхээр тэр яг тэр нөгөө нэг хороо тэр одоо хэсгийн л тэр нөгөө нэг хүний хөгжлийн төв гэж ойлгож ирнэ олон л да. Тэнд нэг болонд нь номын сан байж байгаа. Тэгээд одоо нэг болонд нь тэр хүүхдүүд очдог чөлөө цагаа зөв өнгөрүүлдэг газар байж гин. Ахмадынхан бол тэрний хажуугаар ингээл хаяа явахаар өглөө эрт нэлээд настай хүмүүс йога хийгээ сууж байгаа жишээтэй. Эсвэл одоо юмаа нэхээ тойроо суудсан юмаа яриад сууж байдаг жишээтэй. Тэгээ үдээс хойш явангууд тэнд нь илүү хүүхдүүд ингээ бужигнж байгаа жишээтэй. Иймэрхүү газрууд. Тэгээ тэр бол хаа сайгүй. Ер нь бол баг хороо одоо манайхаар бол хороондоо л байж байгаа гэсэн үг байхгүй. Youth counselor буюу одоо өсвөр насны хүүхдийн зөвлөх гэдэг хүмүүс маань төрөөс цалинждаг гэсэн үг. Энэ төвүүдэд ажилладаг уу? Тий одоо хотоос цалинждаг. Тухайн одоо нөгөө нэг засаг захиргааны ерөнхийдөө яг боловсрал нь бол харьцангуй нөгөө нэг одоо төвлөрсөн бус учраас яг засаг захиргааны нэгж дээрээ нөгөө хүүхэдийнхаа боловсрал хүмүүжлийн ажлыг хариуцаад явцдаг. Тэгээ хотоос одоо тухайн одоо хот дүүрэг юу гэдгийг тий тэндээсээ одоо цалинжаад явдаг хүмүүс. За тэгээд тэр хүнтэй мэйл бичиж байгаа юм. Тэгээд өө сайн байна уу? Би ингээд Монголоос ингээд ирсэн. Тэ ингээд хэдэн настай хүүхдээ ээж байна. Ингээд бид нар ингээд хүүдээ ингээд хобби олох гэсэн юм а та бид нар тусалж чадах уу гэд. Ерөөсө хэдхэн цагийн дараа тэгэлгүй яах уу? Хаана уулзах уу? Танаад очих уу? Кофе шопд уулзах уу? Эсвэл youth center түрээд ирэх үү гэд. Тэгээд youth center гэдэг газрын хаягийг аваад анх бидэд очиж үзэж байгаа байхгүй. Тэр бол очиаг youth center гэж мэдэхгүй шүү дээ. Нэг газар байгаа youth center байгаа ингээ хүрээд иргээ хаягаа явуулаад тэгэл ороод хамгийн анхны төрсэн мэдрэмж бол бид нар бүр Монголдоо энийг бүр хит хитээр нь байгуулмаар байна. Тэгээ одоо бол нөгөө нэг youth center-ийн бас нэг манад бол бас үйл ажиллагаа явуулаад байдаг нь одоо ичтийн орон байгаа штэ. Тийм нөгөө нэг олон одоо нөгөө нэг нийтийн санхүүжилт хандвар одоо баригдсан. Тэнд бол ерөөсөө яг нөгөө хүүхэд хөгжлийн одоо манай тэр нөгөө улаастад байдаг. Улаастад гэх бата. Тэгээ улаастад байдаг салбар бол яг чинхүү хүүхэд хөгжлийн юм шиг. Бид нэр очиж үзэж хахад номын сантай, тэнд хөөрхөн ингээд кафетай хүүхдүүд янз янзын дугуулангуудын өрөөтэй яг тэр ээжүүдийн орныг бодвол хамаагүй цомхон юм яг юм хавтаа юм нөгөө нэг талбайтай. Тэгээ тэнд нь ингээд
компьютер тоглоомууд нээж байгаа. Компьютерийн одоо нөгөө youth center дээр youth center тий. Компьютерийн өөрөө бүр яг нөгөө PC гэдэг шиг. бидний PC хаалттай тий амар юм нөгөө нэг юм тухтай сандалтай том чихвчтэй. Тэгээ яг тэр компьютерийн өрөө тэгэнгүүт ингээд нэх гой тухтай том буудлын тавьсан урталтай том дэлгэцтэй тэрэнд нь Xbox, PlayStation-ууд нь тий. За тэгээд цаашлаад харангууд ширээний теннистэй бильярдны ширээтэй ингээд буландаа жоохон хаагдцсан ингээд би нөө ороод танилцаж болох уу гэд гуугаад орж байгаа шүү дээ. Тэг ингэсэн чи юм галт тоохонд нь ингээд халбах сэрээс таваг шанаа одоо юу байдгийг тэнд ерөөсөө хүн орж ирэл хоолоо ихэд биелэн тэгээ дундаа нэх том ширээтэй. Тэгээд дараа нь би нэг ороход бол тэнд яг хүүхдүүд ингээд юмаа идэ тойроо суудсан нэг дэвтэр номоо гаргацсан. Одоо хилцүүлэг хийжээс нөх хичээлээ хийжээс нөө ямар ч гэсэн тэгээд сууж байгаа байхгүй. Тэгээ зүгээр ингээд тойроод суудаг ширээтэй тэнд нь бол нөгөө унаага тоглоно уу те эсвэл хичээлээ хийн үү эсвэл ярилцсан уу. Ерөөсөө л нэг тийм хүүхэд одоо тэ нөгөө чөлөө цагаараа юу хийж болох уу тэр юмнууд нь бол тэнд одоо байж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэд ёо энэс л хэдийгэл бүр ингээ Монголд байгуулж байсан гэдэг л тийм нөгөө нэг сэтгэл төрмөр бүр ингээ ийм гоё юм байдгаа гэж надад бол яг хамгийн түрүүнд бодогдчихсэн. Тэгээ та youth counselor буюу өсвөр насны хүүхдийн зөвлөгтэйгээ тэнд анх танилцаад болсон. Хүүгээ дагуулаа тий. Тэгээд энэ би танд битсэн энэ манай хүү гэлөө за гэд. Тэгээд youth counselor болохоор за байж байгаарэ гэх. Тэгээ бит хоёр ихлэ ярилцсан хэдхэн минут. Тэгээ та юм одоо тэгээ та нар ингээд бэкграунд асууж байгаа байхгүй та нар хаанаас ирсэн юу ийсэн хүн юу нэ ямар сонирхдаг байсан та яагаад биднэрт хандах болов. Тэгээ өөрөөр хэлбэл эцэгхээс хүлээж байгаа хүлээлтийг нь ерөнхийдөө товчхон мэдчихээд тэгээ за би одоо хүүтэйгээ ярих гээд тэгээ бид гурав суугаад тэгээд манай хүүтэй ярилцж байгаа. Юундээ сонирхдаг яадгийг тэгэл дэвтэр дээр ингээд хүүгийн би тийм дуртай ийм хийдэг тийм хийдэг бүгдийг ингээд бичиж аваад тэгээд за би тэгвэл одоо ингээ эргээд холбогдно гэд. Тэгээ эргээд холбогдохдоо имэйлээр бүр ийм орчигсаалт ирсэн. Тэ нөгөө нэг тэгээ тэр нь би CC-дэгдэж байгаа байхгүй. Одоо ингээ тэр харилцаанаас бол би ерөнхийдөө ингээ үндсэндээ танаа хүүрүү шууд мэйл бичиж байгаа. Та яг хаа давхар нөгөө копи ирж байгаа. Би яг нөгөө мэдээлэлтэй л сууж ин гэсэн. За ингээ хоёлаа ярилцсны дагуу чиний сонирхдаг тэр спортоор тийм дугуулсан байна. Ийм одоо чиглэлээр ийм дугуулсан байна. Кодинг бичдэг ийм дугуулсан байдгийн байна. Энэ нь үнгүй, энэ нь үнэтэй гэдэг ингээ чагсаалтууд гаргаад за тэгээ чи алинаас нь явж эхэлмээрээ. Тэгээ манай хүн өөрөө тэр дотроос 3-ыг сонгоод энэ гурвыг би явж үзэх хүсэлтэй байна гингүүд цаг болцоод гэрийн гаднаас ингээд хурж ирээд тэгээ нөгөө нэг хүүхэд өөрөө машингүй штэ автобусаар явна тэнгүүд өөрийнхөө машиныг одоо манай гадаа парклж орхичоод нөгөө хүүхдээ чинь дагуулаа хэрвээ чи эндээ үргэлжлүүлээд явах юм бол гэрээсээ гараад энэ автобусын цугаад ингээд хоёлаа очих юм байна тэдэн цагт очино за тэгээд гээд нөгөө хүүхд чинь тэндээ очиод одоо манай хүүхд ханд авиралт жишээлбэл сонгож байгаа байхгүй. Ханд авиралынхаа хичээлд хамрагдчихад ингээд цаг гарны дараа хүрээд ирэнгүүт буцаад автобусаараа ирж байгаа. Буцаад автобусаар ирж явах явцдаа хүүд ээж байгаа нөгөө нэг чамд юу таалагдсан таалагдаагүй тэг боломжийн гэж санагдаж байна уу чи яахаар байна гэд. Тэгээд нөгөө юун дээрээ нөгөө хүн чинь бүр тасралтгүй л нөгөө хүүхдийнхаа бас ингээд таних гал нөгөө мэдээлэл авах гал асуугаад ийм ярианууд үсээд тэгээ 2 3 юмд яваад ийм ханд авиралтаа сонгож байгаа. Тэгээ ханд авиралт нь болохоор тэр миний түрүүнд нэр дурдсан fun action буюу одоо яг дандаа юм нөгөө action одоо хөдөлгөөнд спорт чиглэлийн хөдөлгөөнд одоо нөгөө нэг хобби дугуулангуудын тийм одоо нэгтгэсэн одоо нэршил нь одоо тэр хөтөлбөрийн нэршил аахгүй юу одоо хөгжилтөө юу гэх юм те одоо action тий тэр эндээс юу харагдаж байна тэгэхээр нөгөө хүүхдийг бид нар аав ээжүүдийн бид нар руу айгүй ханддаг зүйл ингээл хүүхдээ яаж дэмжих үү багш хүн болгон руу бараг аав ээж асуудж одоо хүүхдээ яаж нээх үү гэл те тэнгүүд ингээл аав ээжүүд хүчрэгдэггүй гэтэл цаана одоо энэ хөгжилтэй орнуудад бүтэн дэд бүтц ажиллаж байгаа хгүй нэгт дэд бүтц байна төвүүд нь байна те физикал яг биетийн юм сургалтын төвүүд хоёрт нь тухайн хүүхдийг хөтөлж аваачаад чиглүүлээд бас нөгөө аав ээжтэй байхаар чинь аав ээж нь мэдлгүйгээр хүүхдэд жоохон дарамт үзүүлчихдэг те би чамайг төлбөр чинь төлөө явуулсан байхад гэхгүйгээр тушаад үз оролдоод үз чамд юун таалагддаг вэ ингээ ярьцдаг хүн байна те тэр зөвлөх. Тэгээ гуравт нь энэ fun action гэдэг маань ерөөсөө Финлянд улсын засгийн газраас ингээ хэрэгжүүлж байгаа цогц хөтөлбөр үүн дээр маш олон өөр сургалтууд орчихсон байгаа. Тий. Одоо тэр дотор чинь манай хүний сонгосон л ханд авиралт болохоос ш бүжгийн бүх төрлийн хичээлүүд ээж юм те өвөл болохоор өвлийн спортод ороод ирэн 100 болохоор зуны спортод ороод ирэн тэгэл сакс волейбол одоо багийн спортууд байна ганцаарчсан спортууд байна тэнд чинь ерөөсөө яг
яг спортын хөдөлгөөнд гэдэг утгаараа бол хүний санаанд орж болохоор бүхэл юм байж байгаа байхгүй. Тэгээ энэ нь болохоор яг 13-аас 17 насны 12-оос 17 насны хүүхдүүдэд зориулсан ийм хөтөлбөр. Тэгээд энэ дээр яг зүгээр судлаач хүний өнцгөөс, ээж хүний өнцгөөс олзуурхаж хүлээж аваад ингээд манай хүүхэд ийм гоё явах юмтай 7 хоногтой 2-оос 3 удаа ингээд явах хоббитой болчлоо. Тэгээд бас нөгөө талаасаа тэр чинь нөгөө засгийн газраас одоо нөгөө хэрэгжүүлж байгаа одоо хотоос хэрэгжүүлж байгаа хөтөлбөр учраас тэнд бас нөгөө гэр бүлээс тэмнүүд гарах зардал байхгүй. Тэгээд бодохгүй юу ер нь яагаад ингээд яг 12-оос 17 гээд шигшиж аваад тэр хүүхдүүдэд ингээ үнгүү юм тий ингээд ийм бүх төрлийн спортыг санал болгоод тэгэхээр хоёр дүүн жишээлбэл бүжгийн дугууланд явхад бид нэр төлбөр төлөх хэрэгтэй болж байгаа нь дугуулангийн төлбөр тэнгууд манай хүү жишээлбэл хоёр дүүшгээ балетанд явъя гэж шийдсэн байсан бол бас л үнгүү явахаар байгаа байхгүй. Тэгэхээр наснаас нь яваад шүү дээ. Яагаад энэ 12-оос 17 гэж ялгаж аваад үнгүү хоббитэй байгаа. Тэгээд нөгөө хоббид нь хөтлөх яг ийм чиглүүлэх, зөвлөх тэгээ хажууд нь бас ингээд дэмжих ийм хүн гаргаж ирээд ингээ яваад байна гэд зөв бодсон бас тэгэхээр яг нөгөө өсвөр нас гэдэг бол өөрөө айгүй чухал нас байдаг. Түрүүн бас дөнгөж дуртад эхлүүлсэн. За тэгээд энэ болохоор ерөнхийдөө ингээд нөгөө нэг төсөөлөх юм бол ийм салаа замын уулзар дээр ирж байгаа үе болчихж байгаа байхгүй. За тэгээд ер нь 12 нас хүртлээр одоо хоббигүй явж байгаа хүүхэд гэдэг маань өөрөөр хэлбэл ингээд өөрийн гэсэн нөгөө хичээлдэг спортгүй ч юм уу те өөрийн гэсэн яг ингээд нөгөө баггүй одоо өөрийн гэсэн одоо нөгөө хоббигүй явж байгаа хүүхдүүд бол нэг бол манай хүүхчийг яг шинээр ирж байгаа хүүхдэж болно. Эсвэл одоо шинэ хобби руу шилжиж байгаа хүүхдэж болно. Магадгүй ихэнх тохиолдолд яг тэр болтол нь аав ээж нь анхаарал тавьж чадаагүй. Цаг гаргаж тэр хүүхдийг одоо дуулан хамрагдуулж чадаагүй. Эсвэл одоо нөгөө санхүүгийн боломж байгаагүй ч юм уу. Тиймэрхүү гэр бүлийн хүүхдүүд бас байж болох байхгүй. Тэгэхээр тэр болтлоо ерөнхийдөө аав ээжийн одоо аав ээжээс ер нь хүүхдэд одоо ирдэг 3 төрлийн дэмжлэг гэж аваад байгаа шүү дээ тий. Боловсрал тал дээр нь академик дэмжлэг, санхүүгийн дэмжлэг, за тэгээд нөгөөх нь болохоор сэтгэл зүйн дэмжлэг гэдэг. Тэгэхээр энэ 3 дэмжлэг дээр жишээлбэл санхүүгийн дэмжлэг дутчих юм бол тэр хүүхдийг бас дууланд аав ээж нь бас тэр болго хамрагдуулж чадахгүй. Тий. Нөгөө талаасаа одоо нөгөө боловсрал сэтгэл зүйн дэмжлэг дутчих юм бол бас тэр хүүхдэд анхаарал тавиад чи явах ёстой, чи ингээд яв, тий хоббитэй бай гэдэг тэр дэмжлэг үзүүлж чадахгүй. Тэгэхээр өсвөр наснд 12 нас хүрэнгүүт гинт яг тэр нөхцөл байдал бас өөрчлөгдөн гэж байхгүй байхгүй. Тэгэхээр энэ 3 төрлийн аль нэг дэмжлэгүүд нь доголдоод явж байгаа тохиолдолд болвол төрөөс дэмжлэг өгөөд яг тэр нэг саналаа зам дээр байж байгаа хүүгэл охиныг зөв тэр нөгөө нэг замлуу нь чиглүүлэх тэр үүргийг төр одоо нөгөө нэг өөр дээрээ үүрэг авчиж байгаа. Инхээр эндээс гарч болох зүгээр би бодит эерэг үр дагаврыг харахаар нөгөө хүн хоббитой олцохоор өдөрт үүсэж байгаа өөртөө илүү гарч байгаа нөгөө цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломж нь нэгдээд ирнэ. Тэр хүүхэд 7 хоногтой 2-оос 3 удаа яг тэр нөгөө хоббин дээр очихоор тэнд чинь яг ингээ мэрэгсэн нөгөө багш нартайгаа ярилцах нөгөө томчуудын одоо тий нөгөө нэг дэмжлэг авах, зөвлөгөө авах. Бас томчуудтай эцэг их бус одоо асран хамгаалагч бусад томчуудтай сэтгэлээ нээх ярилцах. Тэгээд хамтдаа нэг спортыг сонирхдаг өөрийн гэсэн бас юм бүлэг одоо тий community одоо найз нөхдөдтэй болох гэд. Ингээд ирэхэр чинь нөгөө хүүхэд ерөнхийдөө бас ингээд нөгөө нэг зөв голдролтой ороод чөлөө цагаа зөв зохистой өнгөрүүлээд хичээл номыг бол сургууль дээр анхаарч чинь чөлөө цаг тэрэнд бол зөв анхаараа гэдэг явчихаар одоо илүү одоо нөгөө нэг бүтээмжтэй бөгөөд хариуцлагатай иргэн болох замдаа л орчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бид нар тэнд хобби байхгүй тэр хүүхдүүдийг ерөнхийдөө салаа замынхны юун дээр тэ мэдгээд аав ээж нөө мэдхгүй би одоо хүүхдтэйгээ ойлголцоо болсон одоо энэ хүн дээр өөр амьдралаа шийдэх юм байгааз гээд орхичдаг тэнд нь ирдэг багшийн дэмжлэг бусдын одоо томчуудын дэмжлэг байхгүй бол буруу зуршил руу орох цагаа зөв боловсон өнгөрөөж чадахгүй байх тэ одоо магадгүй одоо яг тэр чинь нэг юм pre-pressure гэх бусдын одоо нөгөө нэг дарамт халтанд өртөх бас магадaltaй байна шүү дээ. Тэгэхээр тэр буруу замлаа орчиход эрсдэлт бүлэглээ орчиж байгаа. Эрсдэл бүлэг маань өөрөө цааш цаашдын дараагийнх нь боловсролын үе үе шатных нь асуудлууд нь эрсдэлт ороод ирнэ. Ягаад эрсдэл гэдэг нийгэм дэх байр суурь нь эрсдэлт ороод ирнэ. Эдийн засгийн чадамж нь эрсдэлт ороод ирнэ. Инхээр жишээлбэл Финлянд чиг одоо нөгөө халамж бас тий одоо суурилсан одоо эдийн засгтай
улсын үед бол энэ эрсдэлд одоо ингээд ороод ирж байгаа хүмүүс чинь төсөв дээр дарамт болж орж ирэх байхгүй. Төсвийн зардал. Нөгөө хүмүүсийн чинь таатад огтой амьдрах зардал нь засгийн газраас гарна. Эрүүл мэндийн зардал нь засгийн газраас гарна. Архитарсанд орчих юм бол сэргээс одоо нөхөн сэргээ хэмжлэгээ эсвэл одоо тусгаарлах. Тэгэл тэр чинь эдийн засгийн хувьд дарамтаас гадна нөгөө чинь нийгэмд бас ингээд нөгөө янз янзын одоо таагүй үйлдэлүүд гарах бас нэг магадлал. Тэгэхээр ирээдүйд гарч болох зардлыг сэргийлээд нэгдүгээрт одоо өнөөдөр авч байгаа арга хэмжээ хүүхдүүдийнхаа боловсрал болоод бусад одоо боловсрлаас гадуурх одоо нөгөө нэг чөлөө цагийн ажилд нь бас анхаарч байгаа байхгүй. Мөн нөгөө хүүхдүүд маань ингээд зөв голдрлоор явчих юм бол эрсдэл бүлэгт орохгүйгээр үйл барам илүү одоо эдийн засгийн бүтээмжтэй нийгмийн одоо хувьд бол магадгүй өөрийнхөө өсөж торинсон орчноос илүү дээр орчинд өсөж торних одоо үр хөвгтөө өсгөх өөрөөсөө амьдрах амжиргааны түвшин арай илүү эдийн засгийн орлогын түвшин арай илүү буюу одоо нийгмийн давхаргын хувьд бол арай ингээд илүү тий ахих одоо тэр магадлал нь бол бас нэмэгдээд явчих чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол бүр маш чухал бүр эдийн засгийн нийгмийн зөвхөн хувь хүний хөгжлийн гэдэг талаасаа биш томоор харах юм бол эдийн засаг нийгмийн бүр асар ач холбогдолтой төсөл ингээд бүр тий хөтөлбөр фан акшн гэдэг нэрээр явдаг юм байлээ тий. Ер нь бид нэр одоо ингээд эдийн засгийн манай улс чинь одоо маш том одоо маргаан болж байгаа. Юу вэ гэхээр халамж нь хэтрээд байна. Эдийн засгийн чадамжтай бүлгийн төлж байгаа татварыг бид нар одоо тий өөр бусад бүлгийг ингээд халамжийг маш их одоо халтгааруулж өгч ийн гэдэг ч юм уу иймэрхүү аргумент их явдаг. Тэгээд Финлянд одоо Скандинавын орнууд ч илүү социалист суурьтай тий нийгмийн халамжийг маш олон үйл хэлбэрээр өөр насны бүлгүүдэд зориулж тусгайлан хүргэдэг. Тэгээ яг энэ нөгөө fun action гэдэг нэртэй өсвөр насны хүүхдүүдэд зориулсан боловсрал спортын хөтөлбөр юм шиг боловч маш өндөр зардал гарч байгаа ш тухайн төрлийн төсөвдөр бол тэр олон төвүүдийг ажилуулж гин тав усаар нь хангаж гин. Тэгээ сая Ариун агшт хоёр ингээ харахад тэнд нь зуных нь гэхэд л бүх төрлийн гадаа спортууд байна. Маш их зардал ихтэй спортууд, серфинг буюу одоо ингээд бүр усан дээр ингээд нөгөө далайн давлгааг энэ дээр серф гэдэг спорт хүртэл байна. Тэгээ ингээд харахаар маш их зардалтай. Өвлийн ууралт болохоор цаана маань гээд бас одоо бид нар нэг цааны клуб, цааны бааз дээр очиод нэг яваад ирэхэд ямар их өндөр зардал гардаг вэ гэтэл тэр болгоно нь үнэлбэргүй болгоод тэгээ ингээд харахаар боловсролын хөтөлбөрт хөрөнгө оруулах юм бол энэ нь өөрөө ирээдүйд гарч болох халамжийн өөр бусад хэлбэрийг нь хумаад яг түрүүний хэлсэн шиг те нөгөө талаараас нийгмийг илүү аюулгүй аз жаргалтай болох чиглэж байгаа юм болов уу гэж хараад байна л та тий. Халамж бол тодорхой хэмжээнд байх угаасаа ёстой. Гэхдээ хизээ хаана гэдэг л асуудал баг тий. Бид нар ингээд нөгөө анхаарах үед нь анхаарч амжилтгүй нөгөө хүүхдүүдэд том болтол нь бид нар нөгөө нэг хөгжүүлж боловсруулж чадахгүй байжгаад тэгээд эцэст нь нөгөө асуудлууд үүсгэхэд тэр хүмүүсийг тий одоо юу гэдгийг одоо 25-аас дээшээгээ одоо тэр дараагийнх нь гэдэг чинь тий 30-аас 40 дийл тэр хүнийг халамжид хамруулах уу эсвэл яг энэ критикал 4-5 жилд ингээд нөгөө нэг халамжаар бас ингээд анхаарад явах уу гэдэг чинь бас нэг асуудал. Тэгэхээр бид нэр ирээдүйд гарах гэж байгаа ямар зардлуудыг одоогийн бид нар ямар зардлаар бас зардал гаргаж ирээдүйн тэр зардлаас зайлсхийж чадчих. Эсвэргээрээ тэр чинь бүр зардал хэмнээ зогсохгүй өгөөж бас бий болж байгаа байхгүй тий эдийн засаг талаасаа. Тэгэхээр энэ бол бүр маш чухал үед нь гарч ирдэг бас их тийм эдийн засгийн хувьд бол угаасаа өгөөж нь тодорхой тийм одоо төсөл хөтөлбөр байдаг юм байна. Бид нар өсвөр насныхныг ерөнхийдөө мэддэг шүү дээ. Би физиологийн өөрчлөлтөнд орж байгаа ч гэдэг юм уу. Та судлаач хүний хувьд ер нь өсвөр насны хүүхдэд энэ яагаад спорт идэвхтэй үйл ажиллагаа хичээлээс гадуур. Бид нар хичээлээс гадуур гэж нэрдэг. Тэр бас яг бодит боловсрол байдаг тийм. Эдгээр яагаад тийм хэрэгцээтэй байдаг талаар судалж байсан болов? Одоо нөгөө нэг хичээл дээр зөвхөн тархи мэдрэлийн тархи мэдрэл судлалын хичээл дээр яг энэ талаар бас айгүй нөгөө хүндэж ярьжсэн байхгүй. Тэгээд айгүй нийтдээ жоохон хамаагүй ч гэсэндээ яг нөгөө удирдгал олгоод ярьчихад анх нөгөө энэ хөтөлбөрт ороход боловсрол хувьсан өөрчлөгдөх юм нөгөө нэг олон шалтгаануудаас нийгэм эдийн засгийн шалтгаан
одоо хүний сэтгэл зүйн одоо хүчин зүйлсийн шалтгаан, за тэгээд тархи мэдрэлийн хүчин зүйлсийн шалтгаан гэдэг энэ гурван талаас энэ хувьсах боловсрал буюу боловсролын өөрчлөлт одоо тий хувьслыг бол авч үзнэ. Тэгэхээр бол боловсролын бодлого талаасаа хичээлүүд орж ирнэ, сэтгэл зүйн хичээлүүд орж ирнэ, сэтгэл судлалын хичээлүүд орж ирнэ. За тэгээд ингээ мэдрэл тархи мэдрэл судлалын хичээлүүд гээд тэгээд би чинь тархи мэдрэл судлаас бүр тэс хөндлөө юм байхгүй юу. За энэ хичээлийн алгасчих боломж илгасан гэдэг шиг ингээд алгасчих боломж байдаг юм болоо гэснээр за одоо бас шинэ юм те бас ингээд сураад бас сонирхоод үзье гээд орсон. Харин ч бүр ингээд хамгийн их юм сурч хамгийн их юм ойлгож мэдэж бүр гэдэг тийм нэг юм бүр юм ухаарлын одоо нэг маш олон цэгүүд болохоор яг энэ хичээлийн үеэр гарч ирж байсан байхгүй. Тэгэхээр бид нар бас тархи мэдрэл судлал хүний биений тархин дотор болж байгаа тэр өөрчлөлтүүд, тархин дотор бий болж байгаа холбоосууд болон одоо алдагдж байгаа тэр холбоосуудыг бид нар бас аягүй сайн ойлгож авч иж бид нар насанд нь бас юм яг одоо нэг зөв зохистой бодлогоудаа бас боловсруулах хэрэгтэй юм байна гэдэг л дүгнэлтэнд хүрсэн л дээ. Тэгээд бие махбодод ерөнхийдөө оюуны балансыг за бол одоо нэг юуны хөдөлгөөний баланс хөдөлгөөнөр бол баланслнаа. Оюуны ачааллыг хөдөлгөөнөр баланслна гэдэг тэр зарчим бол сүүлийн үед бүр төлхөө яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр зүгээр одоо жишээлбэл сонирхолтой нь гэл тэгэхээр шалгалт өгч байгаа ч юм уу айгүй тийм нэг толгоогоо ажилуулах жагаа одоо шалгалтын өмнө ч юм уу эсвэл тийм хичээлийн өмнө босоод бүр ингээд нэг jumping jack гэдэгтэй үсрээд ч юм уу эсвэл гүүгээд бүр зүрхний цохилтыг бүр айгүй ингээд хурдтай одоо нэлээ өндөр болгочоод орох юм бол тэмт жишээлбэл илүү юм хүлээж авах илүү нэг тархин одоо илүү сэрэг ажиллах боломж нь бүрддэг гэл. Тэгэл нэг одоо тий цусны эргэлт гэл олон зүйлсүүдээс хамаарат ах шиг байгаа юм л да. За эсвэл одоо бид нэг хамтдаа нэг зүйл хийх гэж байгаа бол хамтдаа ингэж ширээ тойроод хамтраад одоо нэг төсөл дээр ажиллах гэж байгаа бол нэг зүйл дээр ажиллах гэж байгаа бол тэд нэр хамтдаа ингээд ийм нэг хэмнэлийн одоо нэг бүжиг дуурайч хийдэг ч юм уу эсвэл бүгдээрээ гараа өргөөд бүгдээрээ гараа ингээд адилхан ийм ритмд дасгалд яхаар нөмерээр ингэж үсээд тэгээд дахин шууд ингээд энэ надтай адилхан юм хийгээд энэ манай талын хүн байна гэж хүлээж аваад тэгээд тэнд хамтрах бие бинийгээ хүлээн зөвшөөрөх бие бинийхээ бас нэг хүндлэг тэр нэг харилцааны бас ингээд нэг ийм суур бол тэр тархин дотор ингээд явагдчихэдэг гэд гих мэтчлэнгийн тийм сонирхол зүйлсүүд байгаа байхгүй. Тэгээд ер нь бол хөдөлгөөний ач холбогдлыг оюуны балансыг оюуны одоо ачааллыг баланслах гэхээсээ илүүтэй ерөөсөө бид нар чинь одоо дунджаар юу 70-д наслан гэлдэж байгаа шүү дээ орчин цаг үед 70 хэдэн жил бид нар чанартай амьдрыг гэвэл ерөөсөө л эрүүл бие чухал. Тэгээд эрүүл биеийн үндэс суурь хөдөлгөөнөөр тавигддаг. Яг уу ингээд одоо жоох хүүхдүүд бол анзаарахгүй шүү дээ. Гайгүй 20-д дэж юу н анзаарахгүй. Тэгэл ер нь 30 40 гээл нэг бид нар ингээд суларж байгаагаа анзаарч эхэлдэг. Энэ сулраад байгаа зүгээр 30 40 наснда бид нар сулраад байгаа юм биш. Ерөөсөө л 30 40 нас хүртлээр яаж амьдрсныхаа л ерөнхийдөө горыг амсаж эхэлж байгаа юм байлээ л дээ. Тэгэхээр бид нар цаашдаа ерөөсөө л те 60 наснда 70 наснда чи парк дотор ингээд гүйжээдэг тарих толгоогоо те оюуныхаа ажлыг хийх чадвартай ер нь ямар ч төрлийн ажиллал хийх чадвартай чанартай амьдрал гэвэл одоо биеийн хөдөлгөөнд бол онцгой анхаарч авах хэрэгтэй. Тэгээ суугаад л ингээл юм нухаад хийгээд ах биш. Ерөөсөө тэр оюуны одоо нэг биеийн хөдөлгөөнийг бас ингэж ачаалж хийжээж тэгжээж бол яг насан туршны чанартай бөгөөд бүтээмжтэй амьдралын суурийг тавина гэдэг тэр зарчмаар л одоо тэр хөдөлгөөнийг бол бас их одоо чухалчилж үздэг гэж одоо ойлгоод байгаа. Тэ ер нь бол тэрнтэй ч бас санал нийлэх их дуртай. Тэгээ таны өсвөр насны хүүхдүүдийн тэгвэл бие физиологийн онцлог ямар гэдэг мэдээж өсч том болж байгаа. Сэтгэл зүйн хувьд одоо нөгөө жинхэнэ тархины процесс шүү дээ тийм ингээд өмнө мэдэрдэг байснасаа тис өөр олон эмоц мэдэрдэг болоод тэгээ сайхан inside out 2 гэдэг Google-тэй гарсан. Тэгээ энэ дээр яг би тэр киног хүүхдүүд биш аав ээжүүд үзээсэй гэж бодсон. Яг өсвөр наснд орж ирээд өсвөр нас хүртлийн хүүхэд ерөөхдөө юм цөөхөн эдэн энгийн primal гэж ярьдаг илүү примитивний одоо ингээд баяртай гонигтай хурдан баярлж хурдан талархаж одоо тий хурдан гомддог энгийн одоо эмоц байсан бол ингээд том болох тусам бусдаас ч санаа зовох шаарлах тий өрсөлдөх атаархах за тэгэл ер нь шунах бас тий эсвэл өөртөө маш өндөр шаардлага тавих гэх зэргээр нөх хүний эмоц өөрөө их хувьсчээдэг үе маань яг энэ 6 дараа ингээд одоо юу гэх юм манайхаар бол 6 дахь ингээс эхэлж байгаа тий
Тэгээ энэ үед нь Монголын нөхцөл байдал ямар байдаг вэхээр нэгт аав ээжүүд хүүхдээ тэр үеийг хүлээж авч чадах гэхээс илүү ойлгохгүй учраас тэрийг ингээд дасан зохицож чадахгүй учраас наадхаа боль гэж дарж эхэлдэг. Битээ юм ааш гаргаад чи одоо бүр задрах гээ юу гэл одоо юу гэдэг те зэрэг сэтгэл хөдлөлийг нь мэдрэх орон зайг тэлж өгөхөөс илүүтэйгээр яг нөгөө бага насны хүүхэд гэдэг ангилалтаа оруулах гэдэг. Гэтэл олон улсын ерөнхий хиллэг дээр хүүхэд гэдэг нэг 12 хүртэлх насны нэр авч үзээд 12 наснаас adolescent буюу одоо юм өсвөр үе гэдэг хэллэгийг ашиглаж байгаа. Яагаад вэ гэхээр одоо энэ хүүхэнтэй хүүхэд шиг харьцаж болохгүй. Бид нар одоо яг хувь хүний хөгжил гэдэг өнцгөөс нь энэ хүнийг яг бүрэн дүүрэн саналыг нь сонсно. Сэтгэл хөдлөлийг нь хүндэлнэ, шоолж болохгүй, үл хэрэгсэж болохгүй гэд бид нарт нөгөө айгуух тэрийг нарийн ингэж заадаг гэсэн байхгүй. Яагаад тэр бид нар ингээ хүүхдийг бага ангийн хүүхдтэй ялангуяа ажиллаад тахаар ингээд арга одоо юу гэнтэй сэтгэл зүгийг аргадах, тайвшруулах гэд их хялбар аргуудаар шийдэж болдог бол асуудлууд өсвөр наснд ороод ирэхээр тийх боломжгүй болдог гэд. Тэгээ ер нь ингээд өсвөр насны хүүхдүүдийг Монголын нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр 6 дугаар ангид ороод яг таны хэлдэг шиг маш олон хичээл гинт үзэж эхэлдэг. Энэ бол нэгт маш их стресс болтой. Яг тэр өмнө нэг багштай цөөхөн хэд хичээлийг үзээд дадчихсан байдаг. Олон хичээл. Хоёрт нь болохоор тэр олон хичээлийн нэлээд сонирхгүй байж болно. Өөрөөр хэлбэл үгийн нөгөө сонирхол хобби хөгждөг нас шүү дээ, тий. Нэгэнт дуртай бас илүү сайн юм хүүхэд мэдэрч эхэлдэг. Бас гуравт нь өөрт хэрэгтэй зүйлийг ингээд илүү их мэдэрч яадаг. Илүү эсвэл өөрийнхөө ингээд нөгөө хөгжүүлэх хүсэж байгаа чанаруудыг гаргаж ирдэг. Харамслал манай боловсролын систем ч юм болохоор хүүхд болгон яг ижил хөтөлбөрөөр явдаг. Тэгээд өстой боломжтой айлын цөөхөн айлууд нь нөгөө нэмэлт хөтөлбөрт хүүхдүүдийн төлбөр төлж бөөн зөөр тээвэр төгжрөл болж хамруулдаг тий. Тэгэхээр ер нь ингээд ирэхээр өсвөр насны хүүхдүүдийн амьдралын циклт нь яг өөрчлөлт ороод за одоо яг өнөөдөр тулгарч байгаа асуудлууд нойргуутал шөнө унтахгүй байна, уц үзээд байна. За ингээд болох бүтэхгүй юм үздэг болж байна. Бас Монгол жоох нэмэгдээд байгаа асуудал бол ялцчгүй сэтгц нөлөөллийн тариа бодис хэрглэж байна. За өөртөө дугуй унаад, мотоцикл унаад нийтийн тээврийн хөдөлгөөн бүртэл оролцож байгаа. Тэр бол нөгөө сенсашн мэдрэх буюу хүүхэд ингээ хурдтай, хүчтэй сэтгэл хөдлөл, допамина ялгаруулах гэдэг хэрэгцээ харагдаад байгаа байхгүй. Зүгээр сахилгатаад байгаа юм шүү дээ. Тэгэхээр таны судалгаагаар ер нь энэ өсвөр насны хүүхдийн бие физиологи ямар хөө өөрчлөлтөнд орд юм бэ? Одоо тэр нөгөө тэр допамин гэдэг бас нөгөө нэг хүүхдүүд чинь нөгөө эрсдлээ нөгөө нэг оноож харж эрсдлээ нөгөө нэг менеж удирдах тэр юу чадвар нь бас арай бүрэн гүйцэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тухайн цаг үеийнхаа нөгөө сэтгэл хөдлөлөөр айгүй их нөгөө шийдвэрүүд гаргадаг. Гэхдээ бас тэрийг нь тодорхой хэмжээний орон зайг нөгч хүлэн зөвшөөрөхөөсөөр арга байхгүй тэгжээж л тэр процессын хард гарна шүү дээ. Тийм. Тэгээд яг нөгөө нойргуудл гэдээ ярихаар яг энэ дээр би нөгөө нэг энэ тархи мэдрэл судлалынхаа хичээлийнхаа прожектыг нойргуу өсвөр насны үеийн хүүхдүүдийн нөгөө нойргуудл дээр хийжээсэй. Тэгээд нойр гэдэг маань өөрөө айгүй тийм нөгөө өрөвдөлтэй. Өрөвдөлтэй. Надад бүр яг тийм мэдээж төрсөн аахгүй. Ингээд бид нар ингээд нойр ингээ ууг нь айгүй чухал юм байгаад байгаа аахгүй. Тэгсэн мөртлөнгөөс бидний бас ер нь л нэг үл тоочих гад байдаг. Нэг л за шүн сугаад хийчээ. За өнөөдөр жоох оройтчээ ч юм уу те. Гэт ингээд нэг нойрыг ингэж нөгөө нэг юм хажуу тишээ түлхэх магадлал бидний хувьд нөгөө нэг хамаагүй их. Тэгээд нэг юм нойр одоо их л тийм нөгөө нэг юм хөрхи айгүй чухал мөртлөнгөөсөө нэг юм хоёр дагч байр суурьтай гэдэг тийм мэдрэмж надад төрсөн аахгүй. Тэгээд Монголын соёлын онцлог би анх ажлын байран дээр гарахад манай супервайзер одоо миний ахлах надад юу гэж хэлжсэн гэхээр чиний насан дээр нойргүй хэдэн сар явж болно гэж хэлжсэн. Тэгэхээр нөгөө бидний нийгмийн соёл өөрөө нойргүй явах бол баг илүү бахархах зүйл тий баг өнгөрөх би өстө тэдэн шүн нойргүй сууж ард нь гарсан гэж ярьдаг. Ажлын байрны онцлог тий угаасаа бид нар унтдаггүй штэ их сургуулаа төгслөө унтдаггүй гэд тэр бидний соёл болохоор нойр тийм ч чухал биш гэж ойлгодог. Тийм зөвхөн монголч биш ер нь нэлээд олон газруудад нойрыг ер нь хоёр дагч тавьдаг. Тэгээд одоо үдийдл нойроо хасчээж амжилтанд хүрэх цаг гээл нөгөө одоо тий ахлах ангийнхан төгс ангийнхан дээр орж ирдэг. Тэгээд нөгөөдөл нойргүй суудаг. Тэгтэл нөгөө нойр гэдэг маань бүр зөвхөн одоо урт хугацааны тий одоо дараагийн 20-30 жилийн дараах асуудалч биш. Ерөөсөө л 2-3 цагийн дараах амьдралын чанарыг хүртэл шийдэж яадаг зүйл болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ Финляндд бас их хурцаар тавигдчихж байгаа юм лээ. Финлянд ч яг дэлхийн нийтээр л ахгүй. Тэгээд би анх яг очичоод анзаарсан юм нь одоо баг миний үгээс за ер нь их томгүйдэл гэж бодмаар хөөхтүүд энержи дринк өглөө уугаа авчихсан байхгүй. Одоо нөгөө тий энерги ундаа гэсэн. Энерги ундаа тий. Тэг би энэ хүүхдүүд ингээд
өглөө эрт цагаар ингээ энерги ундаа ингээд уугаад яагаад юм бол тоо гэд. Яг энэ дээрээс үндэслээд тэгээд хоёр дахь шалтгаан нь болохоор би болохоор нөө сурагчдаа за та нар өстой ямар ч тохиолдолд шөнийн 8 цагийн орой заавал авч явах ёстой шүү. Тэгжээч л та нар амжилттай төгснө гэхээр нөгөө нэг инээлдэд идэгээс аахгүй. Багшаа яг одоо л нойроо ингэж хас хугсалж ээж одоо л ингэж өстой өдрийн 24 цагийн аль болох олон цагийг нь ашиглаж ээж амжилтанд хүрнэ гэдэг та болохоор унтунд тэгээд ах юм. Бусад багш аав ээж нь болохоор унтаж болохгүй гэдэг. Тэгэл нөгөө одоо нөгөө хоёр аав ээж ярьсан гэсэн ёо манай энэ нэг юм унтаад л байх юм гээл тэнгүүд ямар сони өстой манай хүүч ерөөсө шөнийн тэд үртэл суугаад хичээл хийх ингээд тэгэхээр бас нөгөө хоёр хүүхэд тэр шууд ингээл нөгөө шөнийн тэдэн цаг хүртэл хичээлээ хийсэн хүүхэд бол одоо мундаг нөгөө унтаад байгаа нөхөр бол одоо хэцүүхэн гэдэг тийм асуудал. Тэгэхээр яг өдийн 1 цаг хүртэл унтах тухай яриаггүй шүү дээ. Зөв нөгөө нэг шөнийн ойрыг чанартай бөгөөд хангалттай авах тухай бас яригдж байгаа байхгүй. За тэгэхээр нойр гэдэг маань өөрөө юу юм бэ гэдэг нөгөө тэр одоо хоёр дахь читгээд тэр нойр гэхээр нойрыг бид нэр унтаж амрах зүйл гэдгээ айгуу мэддэг л дээ. Ингээд унтжээж би ингээд сэнэглэгдэж босч ирнэ гэд. Гэхдээ нойрсж явах үед унтж явах үед одоо нөгөө нэг тархин дотор маш их нөгөө мэдээллийн хуваарлалтууд хийгдчихэдэг. За энэ хэрэггүй мэдээлэл байсан байл энийг гаргаа ичи. За энэ урт хугацааны мэдээлэл урт хугацааны одоо санамжлал орно. Энэ наана үлдэн те. Энэтэй ингэж багцлагдана. Энэтэй ингэж явна. Энэ ингээ хаягдана гэд. Тэгэхээр бид нар өнөөдрийн хийсэн бүх зүйлсүүдээ маргааш бид нэр илүү сайн санджээ. Маргаашийнхаа авах мэдээлэлтэй илүү сайн багцлж одоо те цогц мэдээлэл болгоё л гэж бодож байгаа бол тархиндаа тэр мэдээллийн хуваарлтыг хийх боломжийг олгох хэрэгтэй. Тэгэхээр тэр боломжийг яаж олох вэ гэхээр бид нар унтах хэрэгтэй. Богино унталт биш тэр чинь бол нойрны одоо тэр нөгөө дөрвөн үе шатны одоо тэр төгсгөлийн сүүлийн үе шатууд руу явагдах одоо процесс учраас бид нар хангалттай унтах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэр 1 2 3 4-р ингээ үе шат ингээд дахин ингээл тэр чинь ингээд шөнийн турш 1 2 3 4 гээд тэр чинь юу вэ цаг гар үргэлжилдэг гэж байгаа нэг үе. Тэгэл дараагийн үе рүүгээ хайшилжээл хүн унтжаснаа буцаж ингээд сэрүүлзээл буцаж хүн унтаад буцаж сэрүүлзээл яг энд нөгөө шатууд нь үргэлжлээд байгаа юм билээ л дээ. Тэгэхээр тэр процессыг бид нар тэр боломжийг нөхгүй бол бид нар өнөөдөр 1000 шүн суугаад 1000 юм сонсоод одоо тийм үе одоо бид нар хөрөв бодох юм бол хүн болгонд яг тийм байсан. Уншаалаа гэдэг сүултээ ингээ юу ч орхооч болчихно. Тархичүүлж авахгүй. Тэгээ маргааш нь яг юу ийснээ санахгүй. Нөгөө мэдээлэл нь хуваарлагдах нөгөө цаг нь нөгөө боломж нь гараагүй юм чинь. Тэгэхээр ингээд уг нь бол хүний биед яадгүй гэхээр ингээл нар мандлаа гэгээ гарлаа өглөө оллоо одоо босоорой сэргээрээ гэдэг тэр тохио хүний биеийн дотор ороод хүн өөрөө ингээд сэрчдэг. Орой болоод харанхуй олонгууд мелатонин ялгараад унтаарай амраарай оройн цаг боллоо гээл тэгэл бид нар харанхуй болохоор унтаал өглөө одоо нөгөө гэгээ гарахаар сэрэл циркадиан циркл гэл тэр одоо тэр ингээд химнэлээр бид нар ингээд амьдардаг. Тэгээ маш ховор тохиолдол гэж аахгүй. Одоо бид нар чинь би ч нөө шүний хүн байхгүй юу? Би өглөөний хүн байхгүй юу гэдэг. Тэгтэл яг яс юмн дээр яг тийм шүний хүн, өглөөний хүн гэж байдаг. Бас яг судалгаагаар бол бүрэн дүрэн натлагдаагүй маш ховорхон тохиолдол тэр байхаас биш. Ерөнхийдөө бид нар өөрсдийгөө тийм химнэлд оруулдаг. Тэр нь бол бидний нөө байгалийн химнэлээсээ сүрж гарч байгаа учраас бас л өөрийн гэсэн нэг төлөөстэй л явж байгаа гэсэн үг байхгүй. За ингээд энэ химнэл одоо жоохон хүүхдүүдэд бол бүр ингээд айгүй тодорхой байдаг гээд одоо нөх хүүхдүүд ер нь харанхуй болонгууд тэгэл паа байгаа газараа тасарсан байдаг шүү дээ тий. Шал одоо тий довчиж байгаа. Хаач хамаагүй тэр чинь нөгөө шууд унтараа гэдэг тохиол нэрэл унтаад өгч байгаа байхгүй. Тэсэн чинь өсвөр наснд тэр тохио ирэх хугацаанд хойшилдаг гинэ. Одоо тэгэхээр нөгөө энэ тэндүү тасарч ундагчин болох нь шүү дээ тий. Энэ тэндүү тасарч ундахгүй нөгөө нэг унтаарай гэдэг тохиол ингээд нөгөө нэг ирэх нь нэгдүгээрт нөгөө одоо нөгөө мэдрэмж нь багасаад хоёрдугаарт нөгөө хүүхдүүд чинь одоо ингээд том болцсон одоо чи ингээд арга тий миний охин одоо том болцсон одоо чи ингэрээгээд нөгөө хүүхд чи өөрийнхөө нөгөө унтах цагийг зохицуулж эхэлдэг. За тэгэнгүүт унтах цагаа нөгөө хүүхдүүд чинь зохицуулж эхлэхээр яг орой уцаа бариад орлогоо ордог тий эсвэл компьютераа нээгээд нэг юм үзчихдэг гэрэл асаадаг. Тийм гэрэл асаадаг. Тэгэхээр нөгөө харанхуй болоод нөгөө ялгарч байсан мелатонин ч бүгдээрээ яваад нөгөө гэрэл цагаан гэрэлт чинь. Тэгэхээр нөгөө гэрэл гараал ирэнгүүт хүн өдөр болсон юм бахтаа гээд нөгөө
шүн ялгардаг нөгөө гормон юунууд нь болчихж байгаа байхгүй. Ингээд нөгөө хүүхдүүд чинь за тэгээд зарим тохиолдолд бол нөгөө оюуны болоод нөгөө элдв одоо нөгөө нэг хичээлийн сургуулийн болоод бусад ачаалаас болоод гэрийн даалгавраа шүн болтол хийн эсвэл дугууланд явна солонгос юу гэлээ шөнийн 12 хүртэл үргэлжилдэг тийм нэмэлт сургалтууд хүртэл байдаг гэд. Тэгэхээр нөгөө шөнийн 12 хүртэл нөгөө ажилтсан тарих гэртээ ирээд ингээ унтаж амрах гэсээр хідэн цаг болох уу тий. Тэгээд энэ нээс болоод хүүхдүүдийн өсвөр наснд хүүхдүүдийн унтах цаг нь бол бүр эрс хойшилж эхэлдэг гэж байгаа. Нөгөө талдаа хичээлийн тоон нэмэгддэг дараагийн нөгөө нэг амьдралынх нь үе шатуудынх нь нөгөө хариуцлагууд нь толгой дээр тулаад ирэхээр өглөө эрт сэрэх цаг нь тий одоо нөгөө өглөө сэрэх цаг нь урагшилдаг. Одоо сургууль хичээлийн өмнө биеийн хамрын одоо нэг сагсны бэлтгэлтэй байдаг ч юм уу эсвэл тавтлагатай байдаг ч юм уу эсвэл хичээлийн нэрт эхэлдэг ч юм уу. Инхээр яг нөгөө унтах цаг нь хоошлоод сэрэх цаг нь урагшлаад харч нөгөө нойрч бүр хавчигдчихж байгаа үстэй. Ингээд нөгөө 8-аас 10 цаг гэдэг унтдаг байсан хүүхдүүд чинь 6.9 цаг унтаж эхэлдэг. Олон улсын дунд. Тий олон улсын дунджаар 6.9 цаг. 6.9 цагт бол энэ хүүхэд тэгтэл тэр өсвөр насны хүүхдүүдийн нөгөө нас болгонд нөгөө нэг унтах хэрэгцээ гэж байгаа шүү дээ. Тэр өсвөр наснд бол унтах хэрэгцээ эргээд өсдөг гинэ. Яагаад тэгэхээр нөгөө хүүхдүүд чинь маш их мэдээлэл авч байгаа учраас мэдээлэл боловсруулахаас гадна яг нөгөө өсөлтийн гормонууд нь ялгардаг. Нөгөө хүүхэд чинь өсдөг, том болдог, бие физиологийн хувьд одоо өсөж нөгөө насанд биеинд хүрсэн хүн болох тэр бүх бэлтгэл ажиллагаа нөгөө нойрны дунд явагдчих хэвээр. Инхээр тэр хүүхэд чинь ууг нь бол бүр 8 нэмэх унтчих хэвээр хүүхэд ингээд 6.9 гэхэр чинь энэ бол өөрөө тэр хүүхдийн эрүүл мэндэд тэгээд бие махбодын болоод оюуны одоо эрүүл мэндэд бол асал нэлээд хохирлтой зүйл болж байгаа. Тэгээд тэгэхээр бид нар яг энэ нойрон дээр л ингээд нэг анхаарлаа бас хандуулад нойрыг ингээд ингэдэг биш те. За нойр та наашир гэж яагаад нэг нойрыг чухалчилдаг. Тэрэн лүү орох юм бол бас энэ нийгмийн бас эрүүл мэндэд бас эерэг үр дүн гарах болов гэд. Тэг яг нөгөө зөөр сонирхуулаад хэлэхэд нөгөө энтгэг энтер гээл одоо улсуудад за эвлэрсэн. За шүн бол угаасаа энэ хүмүүсийн нойр бол багасчихж байгаа болохоор өдрийн цагаар бид нар энэ хүмүүсийг яаж одоо тий нойрыг нөхөх тэр нөгөө амралтыг нь одоо тий нөгөө нэг нөхөх тийм чанартай ийм амралт юу гэж болох уу гэд одоо жишээлбэл йогийг тэр хичээлийн дундуур оруулах эсвэл өглөө оруулах йогийн одоо бүтэн одоо цагийн йог биш одоо нөгөө йогийн нөгөө төсөлийн нөгөө йога нидра гэж нэрлэдэг байдаг шүү дээ 15-аас 20 минутын тэр амралтыг ингэж оруулж өгөх энтрийг хөтөлбөртөө оруулсан. Тэгээ тэндээс тэр нөгөө судалгаануудыг нь уншиж хахад бас яг бодит нөгөө тархи мэдрэл талтаа бол яг бодит эерэг үр дүн гараад тэр хүүхдүүдийн хичээлийн үеэр анхаарал одоо нөгөө нэг төвлөрөл ойлгоц энтерт нь бас эерэг нөлөөл гарч исэн гэдэг нэг 2-3 судалгаа бас уншиж исэн. Тэгэхээр яг энэ нөгөө өсвөр насныханд бид нар бүр анхаарах зүйл аюул их байгаа юм байна. Нойрыг анхаармаар байна, хөдөлгөөнийг анхаармаар байна, хоолыг анхаармаар байна тий. Тэгээд ингээд тэгэхээр бид нар бол яг тэрэн дээр зарим тохиолдолд бол аав ээж бол яг орж ирэхээс за одоо 9 цаг боллоо унт бэлтгэлээ хангаарай гэл 9:30 гээл орондоо ороод тэгэл маргааш нь жишээлбэл 7 гээл сэрэхэд бол тэнд бол хангалттай нойр авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг одоо нэг миний дээр үед уншижсэн Adolescent Brain гэдэг Английн яг тарих судлаач бичсэн ном өсвөр насны тарих гэдэг. Тэгээ түрүүний яг таны хэлжсэн өсвөр насны хүүхэд эрсдлийг насан турш хүн шиг мэдэрдэггүй. Тэр яадаг вэ гэхээр нөгөө бодлогогүй шийдвэр гаргадаг эрсдэл гаргаад байдаг. Энэ бол ерөөсөн биологийн хэрэгцээ гэдэг. Хоёрт нь яадаг вэ гэхээр тарих pruning гэдэг процесс ингээд өсвөр наснаас эхлээ явагдаж эхэлдэг. Нөгөө модыг бид нэр ингээд титик аваргаа саглаагаад бүр ингээд даахаа байлаад эхлэнгүүд нь тайрчдаг штэ тий ингээд янзлаад тэгээд тэр процессыг одоо тархинд явагдаж эхэлдэг. Хэдэн мянган нөгөө тархины эс, хэдэн тэрбум тархины эс байж хагаад 12 нас хүртэл юу хийсэн, ямархуу үйлдэлүүдийг илүү хийж гин, ямархуу одоо шийдвэрүүдийг гаргаж гин ингээд тарих өөрөө хэрэгтэй хэрэггүй хэсээ ерөөхдөө ялгаад тэгээд синапс холбоонууд нь илүү байн хийгээд байгаа нь илүү бэхжээд байдаг. Хийхгүй орхитнууд нь идэхгүй болоод бүрсүүлдэ ингээд одоо идэхгүй төлөв рүү орчих. Би яг тарих судлаач болохоор санах байна. Дээрс нөгөө номыг уншиж хахад бид нар ер нь альва нэг одоо дадлыг хөвшүүлэхийн тулд тэр нь яг өсвөр наснд ингээд бэхжээд тухайн хүний амьдралын хэв маяг болохын тулд өсвөр наснаа тэрийг байнга хэрэгж явах дуртайж дургуйч тэр нь эдийн засгийн үр өгөөжтэй байна уу сурлагт нь шууд нөлөөлж нүүл хамааран тэр дадлах хөвшлийг бол заавал суулгах ёстой. Жишээ нь нөгөө нойр унтах. Тэгээд одоо манай үеийн ингээд 30 төгсөж байгаа гарч байгаа найзуудын дунд нойр гутал
айгүй их болцсон. Ихэнх нь яасан гэхээр хүүхэд төрөөсний дараа нойргуу явсаар агаад сурцсан, дадцсан ч гэдэм үү те. Тэгээд энэ нойргууд л бол ерөөсөө ийм гинт тэрнийг 20 төрөл хүүхэд гаргаад үүссэн процесс биш байгаа байхгүй тий. Өсвөр наснд байхад нь нойрыг чухалчилдаггүй, нойроор дамжуулж тухайн хүүхдийн биеийг сэргээдэг одоо тийм систем байхгүйгээс болоод хүүхний бие ингээд дасан зогссон ч тийм байна. Ер нь бол тэр нойргуу яваад дасан зогсчондаг. А энэ ингээд нөгөө өсвөр насндаа дадал хэвшлэл нойргуу явдаг. А биеийн тамир хийдэггүй тий. Тогтмол биеийн тамир хийгээд байдаггүй, булчингаа хөгжүүлдэггүй. А тэгэнгүүт яг эд нас буюу одоо 25-аас 40 наснда амьдралын идэхгүй хэм маяг руу орж эхлэн нойргүй явдаг, биеийн тамираар хичээлдэггүй. А ингээд явангууд 50 гараад 60 гараад ирэхээр одоо үед үүсэж байгаа асуудал бол нэгт нөгөө би хэврэг болоод байна гэж байгаа байхгүй. Хэврэг гэдэг маань өөрөө тэр нойр хангалттай аваагүй учраас амархан гар хүлээ угалцдаг ч юм уу манай настайчууд те одоо нэг жоохон унаал бид сэргэлт явах боломжийг цаг үед нь олгоогүй те. Нэгт хоёрт нь болохоор нөгөө Альцгеймер гэдэг тархитай холбоотой одоо харвалт цус харуул зүрхний шигдээс Альцгеймер гэдэг нөгөө урьдчилан таамаглах боломжгүй өвчнүүд нэмэгдээд байгаа шалтгаанууд бидний тархиндаа үх стресс амралтын нөгөөгүй харамлцсан. А энэ нь эргээд Альцгеймер бол маш хүнд өвчин, маш хэцүү өвчин. Яг тэрийг туулж өнгөрөөсө хүн болгон ингээ бүр сүнсээ залтлаадаг. Харамсалтай нь бид нар өнөөдөр яаж нэг хүүхдүүдтэй нойргуул яваад ах юм бол чи амжилтанд хүрнэ. Ингээм бол гэдэг одоо болшин систем нь өөрөө хүртэл тэрхийг ачаал хөснөөр тухайн хүүхдийн ирээдүйн эрүүл мэндэд хортой ийм одоо эргээд нөгөө хүмүүс байна төрд юу болох гэхээр эрүүл мэндийн даатгалын зардлын мөрөдөндөө дахиад эдийн засгийн өрөөгөөжгүй үйл ажиллагаанууд руу орж байгаа. Тэгээ одоо нөгөө нэг зүгээр яг тэрнээс ингээл харахаар боловсрал хувьсах нэгдүгээр шалтгаан тэр болж байгаа байхгүй. Яг нь өмнөх үед бол бид нэр ерөөсөө л ингээл нэг цагийн 24 цаг нь багдаад байгаа юм шиг л ингээл товтлогоод л яваад идэг гэсэн. Тэгээд одоо эргээл ингээл нөгөө нэг тэгээд нөгөө стресстэнтэй стрессийн үе яг үед нь нойроо багасгах гэл янз янз ингээд ачааллууд явж байгаад одоо бид нэг эргээ харсан чинь ямар асуудал үүссэн бэ гэхээр урд нь бол тэ нөгөө одоо урд нь гэдэг нь нэлээд эдэн одоо жилийн өмнө хүмүүсийн нас барах одоо тий нөгөө цаг бусаар нас барах шалтгаан бол гэмтэл тий гэмтийн осол байдаг байсан бол одоо бол амьдралын одоо хэв маягтай холбоотой өвчлөлүүд гэж байгаа байхгүй. Тэгээ амьдралын хэв маягтай холбоотой өвчлөлүүд ерөөсөө юунаас болж ийн гэхээр л яг л нөгөө хооллолт, нойр, амралт бид нар нөгөө ажил амралт, хооллолт гэдэг тэр зүйлийг л нөгөө зохицуулах тэр дадал биднэрт бүр бага наснаас л яахгүй одоо нөгөө тогтохгүй байгаа учраас яг л эргээл нөгөөх нь ингээд амьдралд бүр хөрөнгөлөгцөөр агаад эргээд нөгөө биднэрт биеэс эргэх боломж өгөхгүй байгаа учраас эн чинь эргээд бас нөгөө хүний бүтээмжт нөлөөлнө. Тэгэхээр магадгүй бид нэр өнөөдөр тий ингээд өдрийн ингээд 10 хэдэн цаг ажиллаад тий ингээд амралтаа багасгаад амьдрах уу эсвэл сайн амраад чанартай хооллоод цөөн цагт илүү өндөр бүтээмжтэйгээр ажиллах уу. Одоо энэ өндөр бүтээмжтэйгээр цөөн цагт ажиллах боломж нь бол энэ технологийн хувьсгалтай зүг аягүй ихээр орж ирж шít. Тэр боломжийг ашиглаад бид нар одоо өөрсдийгөө бас хайрлж эхлэх хэрэгтэй болчихж байгаа. Биднэрт зөв хооллолт унталт хэрэгтэй, биднэрт зөв амралт хэрэгтэй. Бид нар нойроор бид нар өөрсдийгөө сэргээж ээж, нойроор бид нар өөрсдөө маш олон зүйлийг одоо бие махбодоо сэргэх одоо нөгөө нэг өсөж торних тий магадгүй одоо сэргээн зорлох зарим тохиолдолд бол нөгөө зарим одоо нөгөө хөгшрөлтийн процессуудыг бас ингээд тодорхой хэмжээнд шаардлага үгээр өсгөхгүй байх гэдэг ч юм уу тэр шаардлагууд бол яалтчгүй гарч ирж байгаа. Тэгээ энэ яг дадал хизээ алдагдаж эхэлдэггүй гэхээр өсвөр наснд. Энийг болохоор яг тэр нөгөө нэг Карскадан гэж байгаа хэзээ нэртэй. Энэ эрдэмтэн perfect storm буюу одоо төгс шорог гэж нэрлэлээд одоо тэр нөгөө нэг онлыг гаргаж ирсэн байхгүй. Өсвөр насны хүүхдийн нойрны одоо төгс шорог гэдэг нь болохоор ерөөсөө байгалийн аюулгүй олон үзэгдэл ингэж хавсарч нийлээд маш хүчтэй шуурга үүсхийг хэлдэг юм байна л да. Тэгтлийн өсвөр насны хүүхдүүд дээр ерөөсөө ингээд нийгмийн бие махбодын ингээд маш олон янзын ингээд өөрчлөлтүүд давхцаад тэгээд энэ хүүхдийн нойрон дээр одоо яг төгс шуурга бий болоод энэ хүүхдийн нойрны хэмнэл алдагдах ийм эрсдэл үүсчихэж байгаа. Тэгэхээр яг энэ үед нь л бид нар бас яг ингээд тий одоо аав ээж орж ирээд нөгөө нэг тэр брүнингээ хийх хэрэгтэй болж байгаа байхгүй юу тий одоо за одоо миний хөө унтаарай тий за уцаа өөр өрөөнд одоо жишээлбэл уцаа галтгоонд цэнгэлдэг бай гэд галтгоонд одоо цэнэг тэгээ уцаа орхиол унтаад сурчвал заавал уц үзчихэж одоо унтна гэдэг юм байхгүй. Заавал унтахын өмнө нэг юм хийх гээл ном биш гал уц үзгээл те зургт үзгээл тийм байхгүй. Уг нь унтах нөгөө нэг юу чинь бас
бүр тусдаа шинжлэх ухаан юм байлаа шүү дээ. Унтахын өмнөх бэлтгэл гэдэг чинь. Тэгэхээр яг л тэрэн дээр бид нар бол зарим тохиолдолд одоо тий нойрны ач холбогдлыг бүр онцгойлж хүүхдтэйгээ ярилцаад тий зарим хүүхдүүдэд бол унтчихэж л өсдөг гэхэд л дуусчдаг байхгүй. Оо за тэгвэл унтчихъя гээл тий. Тэр одоо бусад нөгөө нэг одоо магадгүй 20 30 жилийн дараа яригдах ашиг тусыг тэр хүүхэд өнөөдөр яг ухамсарлаж ойлгохгүй байлаа гэж бодоход яг өнөөдөр өөрт нь гарах өөрчлөлттэй тулаад ярьчихад жишээлбэл өөрчлөлт гардаг ч юм уу тий. Тэгээ унтахгүй хараас батга их гардаг шүү. Тэгэл тэр чин цус өдгөрн батга гарна тий ингээд ааш муутай болно. Тэгээд асуудал үүсэн штэ. Түрүү ариун агш нөгөө mirroring буюу хүний тархинд одоо ер нь хүн сармагчин гэд бидэртээ эдлэх одоо бүлгийн амьтдад тархинд нь бол mirror cell буюу толин юм тархины эсүүд гэж байдаг. Тэгээ энэ тархины эсүүд яагаад чухал вэ гэхээр яг түрүүний ярьдаг нөгөө нийлээд нэг юм хийгээд эхлэхээр нэг ритмд орохороо одоо sense of community буюу би ингээд нэг бүлгийн хэсэг юм байна. Нэг одоо хэсэг бүлэг хүмүүсийн нэг нь би тийм учраас би илүү үнцэнтэй. Тэгээ энэ хүмүүс надад хайртай гэдэг. Өсвөр нас бол яг энэ бүлгийн амир хайдаг үе шүү дээ. Тэгээ би хаана би одоо хаана зохицоод байна? Би хинтээ нийлэх үү гээл те. Тэгэхээр нөгөө надад Финлянд улсын энэ fun action гэдэг хөтөлбөр явуулж байгаагийн цаад бас нэг аягүй том утга нь одоо энэ ямар нэгэн эдийн засгийн шалтгаанаас ч юм уу ар гэрийн боломжгүй байдлаас эсвэл нөгөө нөөж ирсэн дөрвөсөд гэл юм янз янзын шалтгаанаар тухайн хүүхдүүдэд бас өөрийнхөө зон олныг олох те ижил дугуйнуудыг олох боломж өгж байгаа байхгүй. Тэр нь ямар учиртай гэхээр хамтдаа нэг юмыг practice хийдэг те хамт хичээлдэг, сурдаг, хамтдаа заавал өрсөлдөөл ингээл баг болоод явах гэхээсээ илүү заавалчгүй уулзаад нэг хамтдаа дуугаар жичээд ирээ хамт хэдүүлээ өнөөдөр тэдээ сакс тоглоно шүү гэдэг энийг бүр юм системчилж өгч байгаа нь өөрөө тухайн хүүхдийг эрсдлээс гаргаад тэгээд яг монголчууд ингээд бодож магадгүй бид нар Финлянд шиг баян биш юм чинь яаж ингээл хаасайгүй саксны талбай байгуулаад дотор Монголын нэг онцлогч яг Финлянд хүүтэн. Учираас жилийн одоо яг 6-аас 7 сард дотор спорт хичээлэх боломж. Тэгээ би энийг бас яг судалж байсан байхгүй яг ямархуу спортод Монгол болж байгаа нөхөр мэдээж яг сакс хөл бөмбөг волейбол зэрэг том багийн спортод байж болж байгаа тийм. Нөгөө талаар йог, бүжиг гэд бас ингээд нөгөө төхөөрөмж үнэтэй тоног төхөөрөмжийг шаардахгүйгээр хичээлж болдог зүйлс байгаа. Тэд чинь Монгол бүжигийн онцлог гэсэн чинь өөрөө юм хийх уу дартаг шиддэг гинэ. Би бас нэг тийм Монгол бүжиглдэг хүнээс сонсоход хийх уу дараа сэтгэл санааг тайвшруул төлөвшүүлнэ. Яагаад тэр Монгол бүжиглэхтэй хүн заавал Монгол аялгауг сонсч идэг. Тэгэхээр эргээд үндэсний өв соёлоо хайрлах. За ингээд нөгөө Монгол ондоошил гэдэг зүйлийг татвараасаа бий болгож идэг гэдэг аюу гой тайлбарласан. Тэгээ тэрнээс хойш би ингэж Монгол одоо бид нар ингээд үнэтэй ухраас бид нар энийг хийж чадахгүй гэж бодох биш. Бид нар юугаар хүүхдүүдийг хичээлүүлж чадах уу гэд аюу сайн бодох хэрэгтэй юм шиг. Тэгээ юу нэгдүгээр сургуулийн нэг багш аюу укулелегийн дугуулan гээд бүх ангийнхаа хүүхдүүдэд укулеле авч өгöd бүгдээрээ хамтдаа ингээд аюу тэр чинь нөгөө юм энгийн хөгжим юм байна л та. Сурахад их амархан. Тэгээ заахтаа яасан гэсчээ зөвхөн хүүхдүүдийн дуртай хаянуудыг нийлээд ингээд тоглоод идэг гэж байгаа байхгүй. Тэр харьцангуй бага зардлаар энийг одоо өгөөчтэй шийдчихсэн. Америкт болохоор яадаг вэ гэхээр хоор хөгжмийг маш их дэмждэг. Яагаад тэгэхээр хоорд юу ч шаардлагагүй. Гэхдээ бүгдээрээ хамтдаа дуулаад өөр нөгөө юм ролтой байж болдог. Өөрийнхөө темперст одоо тааруулаад өөр ролтойгоор оролцоод тэр энэ хоор хөгжим дээр маш их ингэж хөрөнгө оруулаад идэг байсан чинь хүртээмжтэй зардал багтаагаар хүүхдүүдийг ингэж байнгын урлагаар хичээлүүлэх. Тэгээ би энэ Америкийг аяг гайхтуулсан байхгүй ингээд алдартай нөгөө тэр бомтон сайтан эсвэл одоод нь ингээд хүүхдүүдэд зориулсан юм хийн гэхээр дандаа ингээд бид нар тийм саксан бөмбөгийн талбайг одоо шийдлээ. Энд юм спорт комплекс байгууллаа гэж. Тэгээ манай сургууль чинь ингээд битүү спорт комплексуудтай ерөөсөө энэ тэндгүү маш юм өндөр зэрэглэлийн. Тэгээ би энэ яагаад ингээд матцеттай анхаарахгүй бахтаа гэл ингээл хаяад тэгээ бид нэр пизагараас нөгөө мат дээр айгу муу авдаг орнуудын нэг байхгүй одоо дотоодын нийт бүтээгдэхүүн болон боловсрол зарцуулж байгаа хөрөнгө оруулалтаа харьцуулахад математикийн дүн чамлахуцтай ингэж одоо байдаг гэх юм уу те. Тэгээд тэгсэн чи ерөөсөө тэр нь ямар санаа вэ гэхээр магадгүй бид нэр хүүхд болгоны математикийн ур чадварыг ингээд дээшлүүлж чадахгүй байж болно. Тэг хүүхд болгоны уншиж бичих чадварыг дээшлүүлж чадахгүй байж болно. Гэхдээ бид нар энэ хүүхдүүдэд эрүүл амьдралын хэв маяг, зөв дадлаг хэвшил, бусад зон олонтойгоо нийлж зөв зүйл хийх хамтдаа те энийг одоо ерөөхдөө нөгөө юм эрүүл хариуцлагатай иргэдэг бэлтгэж байгаа учраас за яхад тэр боловсролын асуудал шийдэгдэл хүлээхгүйгээр ийшээ хөрөнгө оруулалт юм билээ. Харин тий. Одоо нөгөө нэг бас нөгөө нэг зарим тал дээр нөгөө анзаарэгдээд байдаг зүйл нь болохоор бид нар нөгөө нэг юм хийхээрээ бүр юм шилдэг нь хаах гад ингээд үүсчдэг. Тэгэл одоо жишээлбэл саксны дугуйл яалаа гэхэд яг тэгэл нэг мэтгэд л яг нөгөө нэг тэн дээр чадж байгаа идэвхтэй шигшж аваа шигшээ байгуулаад дараагийнхаа тэмцээн уралдаан
Тэгэл нөгөө тэмцээн уралдаанаас гаргах амжилтандаа айгүй хаач холбогдол өгөө явцдаг. Тэгэхээр нөгөө нэг яг яах гээд энэ хүмүүстэд сакс тоглуулж байгаа юм лээ. Яагаад энэ хүмүүсийг чадсан ч чадаагүй ч тэр кортон дээр цуглуулад те одоо гартаа бөмбөг бариад ингээд залаад гүйж чадахгүйсэн ч гэсэн нэг багийн гишүүн болоод тэр хөвгөд явж байгаа билээ гэдэг тэр нөгөө цаад учир шалтгаанаа заримдаа умартаад тэгэл одоо тий нөгөө хөгжим тоглолоо гэж бодоход л хамгийн шилдэг нь аах хэвээр чи чадахгүй байна бойл хай тий ер нь би чам зааж чадахгүй байна гэдэг ч юм уу яг тийм нөгөө нэг юу ч хийсэн нэг тийм бүр төгс төгөлдөр шилдэг хийх гээд байдаг тэр нөгөө нэг бас яг гоё л доо зөвлөдөө тэр чи юм хийхээр ингээд бас мундаг нь байчмаар л байна. Гэхдээ зарим тохиолдолд хүн болгон яг тэрийг бүр ингэж нөгөө нэг хамгийн шилдэг төгс хэлбэрээр суралцахгүй гэдгийг бид нар бас хүлээн зөвшөөрөх ингэжээж бид нар яг тэгш хүртээмжтэй тэр нөгөө нэг боломжуудыг гаргаж ирэх тэр хүүхдүүдийг бид нар чи чадахгүй байна гэдэг те бас нэг тийм шившиглэх бусдын одоо дунд тэр нөгөө нэг ялангуяа өсвөр насны хүүхдтэр нөгөө хүүхд чи өөрийн гэсэн бахархалтай те ингээд том болцсон тэнд чинь бас одоо айгуул бол нэг өсвөр хүүснийхаа жоо одоо те нэг охин эсвэл нэг хүү ингээд сонирхсан бас нөгөөдхнийхаа тэргээд бас гоё харагдах тэр нөгөө нэг сонирхол нь бий болцсон гэхэл тэр бүх одоо тэр чинь бол угаасаа л тэр хүний одоо нөгөө нэг байглаасаа мэдэрж байгаа мэдрэмжүүдийг нь өвтгөх тэр мэдрэмжүүдийг нь дарангуулах тийм ая сандлага гараад ирэхэд л тэр хүүхдийн жишээлбэл сэтгцийн эрүүл мэндэд бид нар ингээл шууд цохилтууд өгөөл тэгэл шарх үсгээл ингээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тал дээр бас ингээд бид нар ямар нэгэн зүйл санаачлаа. Нэгдүгээр бид нар бол энийг бол гаргах хэрэгтэй зардал. Бид нар дараагийнхаа үеийг ялангуяа орчин цаг үед ингээд бидний нөгөө нэг урд нь бол биднэрт ингээд цаг байгаад одоо би зүгээр өөрийнхөө бага насыг хахад нөгөө зурагтын хөтөлбөр нь орой 18 цаг хүртэл эхлэхгүй. Тэгээд ингээд нөгөө нэг интернет авахгүй, зурагт авахгүй, тий ингээ утас авахгүй болохоор бид нэр яг гараад тоглоно. Тэгэл гараал яг тэнд чинь ерөөсөө байгалийн чулуу байсан ч чулуу дамжиж гүйлдээд л эсвэл тоглоомын талбай байвал байна, байхгүй эрзэнд нь чиртаад нь гэл ингээд янз янзын нөгөө хөдөлгөөнтэй тэр тоглолтуудыг бол бид баян хийдэг байсан. Орчин цаг үед бол бид нэр судлаасаа хохорохгүй байх түмэн шалтгаан бий болчихж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр энэ болгоны эсрэг бид нэр одоо тэр хүүхдүүдийг хөдөлгөөнтэй байлгах, тэр хүүхдүүдийг одоо эрүүл одоо одоо зуршилтай болгох, дараагийнх нь одоо нөгөө нэг тэр одоо эрүүл амьдралынхаа суурийг тавья гэж байгаа бол бид нэр гаргах ёстой зардлыг гаргаад явхаас өөр арга байхгүй. Тэгээд гаргах ёстой зардлыг гаргаж явхаасаа гадна бид нэр тэр одоо бүх одоо үйл ажиллагаа тэгш хүртээмжтэй байхад бүр онцгой анхаарах ёстой юм болов уу гэж бодоод байгаа. Тийм тэгжээж бид нар одоо яг дараагийнхаа одоо нөгөө нэг өгөөчтэй бүтээмжтэй тэр одоо хүмүүсийг бас бий болгоно. Тэгэхээр бид нар ингээл хүний бүтээмж гэдэг чинь ерөөсөө бага наснаасаа тавигдаал эхэлж байгаа байхгүй. Тэр хүн цагаа яаж зохицуулдгүү, тэр хүн оногдож байгаа 24 цагийг яаж чанартаагаар зарцуулж гин, тэр хүн альва асуудал дээр яаж хандж гин, өөрийнхөө өсөл сонирхлыг яаж таньж мэдж гин, өөрийнхөө өсөл сонирхлыг яаж хөгжүүлж гин, тэр одоо хөгжүүлж байгаа тэр процессын эхний бөгөөд дундын одоо эцсийн тэр явцад нь ямар нэг хэлбэрээр ухралт гарах тэр дайралтууд, давшилтуудаас яаж хамгаалагдж гин гэд энэ бүх зүйлсүүдийг бид нэг ингээд цогцоор нь ингээд алхамд нь явж ээж бүтээмжтэй одоо нөгөө эдийн засгийг ярих гэдэг нь ялангуяа манайх шиг ийм зөөн хүн амтай оронд бол бид нэр хүн нэг бүрийг хөгжүүлж ээж л эдийн засгийн тэр нөгөө нэг дөрвтэй бүртөнд хүрнэ. Тэгэхээр тэрнээр бол бас анхаарах хэрэгтэй болоо заримдаа бид нэр зүгээр хүмүүс дундаж гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дунджаар бид нэр ерөөсөө бүгдээрээ дундаж авахгүй юу? Дунджаар бид нэр бүгдээрээ дундаж тэрийг бүгдээрээ шилдэг байсан бол дундаж гэдэг ойлголт гарч ирэхгүй шүү дээ. Тэгэхээр шилдэг гэдэг чинь өөрөө харьцангуй ойлголт болохоор дандаа ингэж нөгөө нэг харьцуулагдаж тэрнээс илүү, эннээс илүү тэрнтэй харьцуулахад анги дотроо тэдэд гэдэг тэр хандлагаас бас магадгүй яг манай улсын хувьд, онцлогийн хувьд бол бид нар бас тодорхой хэмжээний нөгөө зайлс хийж ээж тэгжээж бид нар илүү тийм тэгш хүртээмжийг хангах тэр боломж суурийг нь бас хангаж өгөх юм болол гэж бодод байгаа. Тийм тэр эцэг эхчүүдээ яг зөвлөмж болыг саяных байлаа те нөгөө би бас дүгэлд асуучихснаа сая дүгнчихлээ ерөөхдөө юу гэлж ийм нөхөр аав ээжүүдийг ингээ хүүхдээ дугууланд явуулчих ийм юм сонирхоо гэхээр тэг тэмцээнд орохгүй юм билээ ингээл яг нэгөр л хийгээд ахыг
гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо тухайн зүйлийг одоо заавалчгүй давталганд явах ч юм уу, нэмэлт юмд явах бол нэг зорилготой байдаг тэр нь. Ийм шалгалт өгөх гээд байгаа, яашээ ингэж өгөх гэж байгаа, SAT өгөх гэж байгаа ч юм уу тий. Тухайн зүйлийг жоохон нээлттэй альва зүйлийг хүүхэд тэрэн дээр өрсөлдөхгүйгээр тэрэнд өөрийгөө сорихгүйгээр зүгээр ингэж дурлаж хийдэг тэр боломжийг бас бид нар хулгайлчтай юм байна. Яагаад тэгэхээр би нөгөө дандаа ингэж математик хичээлэг ч юм уу чи одоо тэдэн насандаа тийм шалгалт өгөх учраас ийм хэмжээнд байхгүй болохгүй гэж ингэж ярьдаг байх нь өөрөө эргээд математикийг мэдэрч дурлж алдаж те тэрэн дээр тодорхой хэмжээний бүдчиж дурлах орон зайг нүртэл хулгайлчдаг. Тэгэхээр спорт дээр ялангуяа тухайн хүмүүсийг бид нар нөгөө тамирчин бэлтгэж байгаа гэж биш харин эрүүл аз жаргалтай амьдралын утга учирыг ингээ өөр өгөөжийг мэдэрдэг иргэн бүтээх зам гэж харах хэрэгтэй болоо та тий. Тэгэхээр одоо тэр нь бол эцэг эхийн тэгээд нөгөө талаасаа багш нарын харах үүрэг тэгээд тэр боломжийг бүрдүүлэх нь бол өөрөө төрийн үүрэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр анхаарах ёстой энэ цаг үед нь одоо шатандаа бүр заавалж анхаарах ёстой. Тэр боломжуудыг энэ төрөөс гаргаж өгөх ёстой. Хин нэгэн тэг нөгөө нэг хүн хараад ийм юм хэрэгтэй юм байна гэд уг нь бол хандив цуглуулад тэгээд тэ нөгөө нэг ийм тодорхой хэдэн байршлуудад тэ ингээд нөгөө нэг яг уу нийгмийн нийтээрээ хүсэж байгаа тэнд ерөөсөө тэнд эрэлт байна хэрэгцээ байна гэд байгаа учраас тэнд одоо тэр бидний бас нөгөө нэг ийм хамтарсан нийгмээ гэсэн тийм одоо нөгөө нэг тийм төслүүд бол хэрэгжиж байна. Гэхдээ бас төр энийг бас өөрөө ингээд хариуцаад гарах үр өгөөжийг нь урт хугацааны үр өгөөжийг нь тий шууд одоо нийгэм болоод эдийн засагт тэгээ хувь хүн дээр гарах үр өгөөжийг нь нарийн сайн тооцоод одоо тэр үр шимийг нь хараад ингээд гаргаад л явж явах хэрэгтэй. За тэгээд төр тэр боломжийг гаргацсан байхад бол тэрийг нь өстө тултал нь ашиглах нь бол ирээдүй. Тийм бид нарын одоо багш нарын эцэг эхийн бол өрг яагаад тэгэхээр нөгөө хүүхдүүд тэрний хэрэгцээг бол яг үнэндээ бол өнөөдөртөө тэр болгон олж харж чадахгүй байхгүй юу? Яг бид нар чиглүүлгээс өөр арга байхгүй. Чи ингээд хэрвээ хөдөлгөөнтэй байх юм бол 40 наснда sorry. Юу бараг нөгөө тэр хүнд чинь 40 нас чинь бүр хэдэн зууны дараагийн амьдрал хол санагдаж байгаа шүү дээ. Амар хөгшин төчтэй гэж ярьдаг. Амар хөгшин төчтэй ёо гэдэг. Тэгэхээр одоо жишээл би бол 1000 тэгж яриад нэмэргүй байхгүй. Одоо ингээд өнөөдөр мэдэрч байгаа мэдрэмжүүдээ би та нар ингэдэг юм бэ шүү гэд хитрхи хол тэгэхээр тэр хүмүүстэд ойртуулах зарим талаасаа бид нэр гөөгөө одоо сонго тий одоо чи ямар ч гэсэн хөдлөн тий өөрөө хөдлөх спортоо сонго би бол жишээл үүдэрээ тэгсэн аахгүй хөдлөхгүй байна гэж бол аахгүй тэгэхээр чи ингээд 7 хоногийн одоо 3-4 өдөр бол заавал хөдлөн спортоо сонго тэг манай заа хандаа авиралтанд явъя дугуй спорт сонгоё би хичээлдээ дугуйгаар явжээ ингээ хандаа авиралтандаа явъя хөдлөн орой бол 9:30 гэхэд бүгдээрээ орондоо ороод унсан байх хэвээр гар утсыг галтгоондоо зинэглэн орлогоо авч орохгүй тэрэн дээр бол яг нөгөө нэг ээж хүний одоо яг нөгөө хатуу байр суурин дээрээс тэгэхээр хизээ уян гатан байх уу хизээ инкрилэх үү хизээ бас тийм чанга одоо яг зарчимтай яг ингэх ёстой тэгх ёстой гэдгийг зарим үед бол утга учирыг нь тайлбарлаад хит холын одоо нөгөө нэг олж харахгүй утга учиртай зүйлс дээр бол бид нар тэгэл жоохон чанга гараад барээж гаргаж ирэндээ хурган бараад татж байгаа баруун гарч ирээ. Би явахаас өөр арга байхгүй. Юу гэдгийг миний хувийн зарчим бол тэр нэг судалгаан дээр үндэслэх юм бол байхгүй. За бид хоёр өнөөдөр ингээ өсвөр насны хүүхдүүдийн асуудлын тухай тэг өсвөр насны хүүхд гэхээр бид нэр дандаа хүүхдүүдийг буруудах хандлагаар ярьдаг те энэ хүүхдүүд ийм болчлоо орчин үеийн хүүхдүүд ихчлээ Аристотель гэж бичсэн л манай үеийн хүүхдүүд өстө хүмүүжлэг болж байна да гэхэтээ үеийн үед бид нэр хүүхдүүд рүү маш их ингэж одоо юу гэдэг хүүхдүүдэд өндөр шаардлага тавьдаг байсан хүүхдүүдээс буруу айдаг байсан бол орчин үеийн хувьсаж буй боловсролын нэг шинж чанар бол өөрөө өсвөр насны хүүхдүүд хэрэгцээ шаардлага нь яг юу юм өсвөр насны хүүхдүүдэд яг юу хэрэгтэй байгааг төр бодлогоор яаж гаргах уу багш эцэг эхчүүд яаж дэмжих үү хүүхдүүдийг яаж оролцуулах уу гэдэг рүү илүү хандсан байгаа байхгүй тийм хүүхдийн хэрэгцээг нэг тавьсан буюу суралцах төвтэй одоо системийн чинь нэг хэсэг болж байгаа. Тэгэхээр энэ талаар яг өөрийнхөө нэгт судалгаа хоёрт бодит ээж хүний туршлагаас ирж хуваалцсан ариун шиг багштай маш их баярлаа. Баярлаа. Тэгээд цогтой цаг подкаст та бүхэн одоо танил болж байгаа боловсролын асуудлыг зөвхөн анги танхимын багшийн асуудал гэж биш тухайн төр яаж оролцох нь насан туршид бүгд яаж оролцох гэдэг өнцгөөс нь гаргаж ирж тавьдаг. Тэгэхээр өнөөдрийн дугаар та бүхэн таалагдсан баг. Ингээд
буугааллаа тий. Өнөөдөр боловсролын тухай буугаасан цогтой цаг подкаст байлаа. Уламжлал ясаар манай подкастыг live stream XR студио дэмжиж ажиллаа. Тэгээ дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа. Баярлалаа.